За 2026 оноос Чехийн нийгмийн халамжид ямар өөрчлөлтүүд орж байгаа талаар мэдээллийг одоо хүргэе. За энэ оноос Чех улсад 4 төрлийн нийгмийн халамжийг нэгтгэхэд супер давка буюу нэг том халамжийн үйлчлэгийг нэвтрүүлж байгаа. За энэ талаар би бас өмнө подкастаараа ярьж ирсэн. Тэгэхээр та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг манай суваг дээр Чехийн нийгмийн халамжид шинээр нэмэгдэж буй тэтгэмж супер давка гэд бичиж хайх юм бол гараад ирнэ. За дараагийн нэг өөрчлөлт болохоор хүүхдийн мөнгөтэй холбоотой ихэр хүүхэд төрүүлэхэд олгох тэтгэмж нэмэгдсэн гэж байна. За нөгөө Родичевский приспевек буюу эцэг эхийн тэтгэмж гэж орчуулж байна тий. Энэ болохоор Чехэд байдаг бас нэг төрлийн айгүй том халамж. За үүний хэмжээ болохоор нэг хүүхэд төрүүлсэн тохиолдолд 350 мянган крон байдаг. За энд бол өөрчлөлт ороогүй. Харин нэгээс дээш буюу одоо ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдолд хэдийн ихэр нь хамаагүй 2 3 4 хэд ч хамаагүй ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдолд Родичевский приспевек урд нь 525 мянга байсан. Энэ оноос эхлээд 700 мянган крон болж байгаа юм. За гэхдээ энэ Родичевский приспевекийг бол ингээд 700 мянга 350 мянга гэд нэг дор авдаггүй. Ингээд 2-3 жилд ингээд хуваагаад сар бүр авдаг. За тэгэнгүүт нэг хүүхэд төрүүлсэн тохиолдолд сард авч болох дээд хэмжээ нь 15 мянган крон байдаг. Энэ бол хэвээрээ байгаа. Ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдолд энэ хэмжээ нь сарын дээд хэмжээ нь 22,500 байсан бол энэ жилээс эхлээд 30 мянга болж байгаа. За бас нэг шинэ төрлийн халамж гарч ирсэн байна. Оюутан эцэг эхийн тэтгэлэг гэдэг нэртэй заяа. За гэтээ энэ бол яг албачиж эхэлсэн үгүй юу гэдэг их сонирхолтой байгаа юм. Ямар ч үсэн ийм мэдээлэл байна. 2026 оны 9-р сараас эхлэн шин төрлийн санхүүгийн дэмжлэг хэрэгжиж эхлэх гэж байна. Чехийн ихтэй сургуульд бүтэн цагаар сурдаг оюутан ээж хүүхэдтэй болсон тохиолдолд хичээлийн жилийн турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 3-1-тэй тэнцэх стипенд авах хэрэгтэй болно гэж. Тэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол энэ жилийн хувьд 22,400 байгаа. Түүний 3-1 гэдэг чинь 7,400 500 крон ч юм уу сард аавна. Тэгээ энэ хичээлийн жил гэхээр нийтдээ жилд 10 сарын турш сар бүрийн мөнгө аавна гинэ. Тэгээ энэ хүүхэдтэй холбоотойгоор шинээр бий болдог зардлуудаас болоод одоо оюутан сургуулаа хаяхаас сэргийлэх зорилготой гэсэн байна.